За нийгмийн даатгалын ерөнхий хуульд бас өөрчлөлт оруулах гэж байна тийм ээ. За энэ хүрээнд бол байнгын орны хуралдаан дээр ялангуяа гишүүдээс ямар санал шүүмжлүүд гарч байна вэ? За боловсруулалтын шатанд бас анхаараагүй үйлдсэн зүйлс ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн даатгал төлөлт шимтгэлтэй холбоотой асуудал бас яригдж байна. За үүнийг бас анхаарч үзэх үү? За нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг Улсын их хурлын 41 гишүүн санаачлаад 1 сарын 2-нд одоо ди парламент дээр тавиад энэс хойш нэлээд олон хэлэлцүүлэг хийгээд одоо 5 сарын 8-нд өргөн барьсан. За өнөөдөр одоо нийгмийн бодлогын байнгын ороогоор хэлэлцэх асуудлыг бол ингээд хэлэлцэж байгаа. Тэгэхээр энэ бол үндсэн 3 залттай. Нэгдүгээрт одоо ерөөсөө манай Монгол улсын нийгмийн даатгалыг ямар харилцаанаас авах юм бэ? Бүх бизнесийн харилцаанаас авах юм уу? Тэгэхээр одоогийн байж байгаа байдал бол бүх бизнесийн харилцаанаас хувь хүн ямар төрлөл гэрээ хийн тэндээс нь хоёр талаас нь нийгмийн даатгал төлдөг. Тийм тохируулгатай явж байгаа. За энийг бол олон улсад ч байдаг жишээ. Ер нь бол агуулгын хувьд ажилтан олгогч буюу хөдөлмөрийн харилцаанаас л нийгмийн даатгалыг авдаг болъё. Бизнесийн хувь хүний бизнесийн харилцааны орлогоос нь нийгмийн даатгалыг одоо авах нь тухайн бизнесийг устгах байгаамаа, амьдрах чадваргүй болгож байгаамаа гэдэг энэ агуулгаар нь бол одоо хасагдж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдөр ямар нэгэн хүн одоо төр зуур ажил хийдэг, машин тээврийн үйлчлэгээ үзүүлдэг энэ иргэний олон хуулийн зохицуултууд ороод ирчихлээр энэ болгоноос нь одоо нийгмийн даатгалыг нөгөө гэрээ байгуулагч этгээд нь 10%, өөрөө 10%, тэгээд хүн амын орлогын албан татвар нөөтийн 10% гэдэг ингээд 40% чухлаар нөгөө ажил алга болчихж байгаа байхгүй юу? Өөр ашиггүй болчихж байгаа. Тэгэхээр энийг л одоо болий. Түүнээс биш ажилтан ажил олгогчийн хоорондын одоо хөдөлмөрийн харилцаанаас авдагаараа авъя. Ингэж одоо Монгол хүн хуваарай хөдөлмөр бизнес эрхлэх одоо амьдрах орлогоо олох ийм боломжтой болно гэсэн нэгдүгээр залт байж байгаа. За хоёрдугаар залт бол нийгмийн даатгалын одоо хуулийн дээр ер нь бол цалин хөлс дээр нэмэх нь унаа байр хоолны хөнгөлөлтийг одоо унаа байр хоолны хөнгөлөлтөөс нийгмийн даатгал авна гэсэн байж байгаа. Гэтэл хөдөлмөрийн хуулийн цалин хөлсөн дээр бол өөр тодорхойлт байдаг. Тэр хөнгөлөлтүүд байдаггүй. Тэгэхээр энэ хөнгөлөлтүүдээс нийгмийн даатгал авах нь зөв юм уу, буруу юм уу гэж байгаа. За ер нь бол гол асуудал бол яг энд л маргаан үсэж байна. Тооцооллын аргууд ч үсэж байна. Яагаад тэгэхээр өнөөдөр бид нар одоо ингээд нөгөө цалин гэдэг ойлгогдсон дотроо тэр хөнгөлөлтүүдийг оруулаад явцсан. Одоо тэрийг нь яг одоо байгаагаас нь хасчих юм бол нийгмийн даатгалын санд томоохон хэмжээний одоо алдагдал үүрэх гээд байна гэж үзэж байгаа. Энэ нэг талаасаа үнэн. Гэхдээ нөгөө энэ хоолны мөнгө гэдэг чинь яг юу юм бэ гэхээр тухайн ажилтан ажилдаа ирэхэд нь хоолыг өгж байгаа мөнгө. Унааны мөнгө гэдэг чинь ирэх унааны мөнгөний өгж байгаа. Яалтчгүй тухайн ажилтны анхан шатны хэрэгцээ шаардлагыг хангахад зориулж байгаа мөнгнөөс нийгмийн даатгал авах нь зөв юм уу, буруу юм уу? Тэгвэл энийг яаж шийдэх вэ гэж. Тэгэхээр хэлэлцүүлгийн гол асуудал энэ дээр байгаа. Тооцооллын зөрүүч энэ дээр гарсан. Энэ цаашдаа хэлэлцэхийг дэмжигдээд явах юм бол энэ тооцооллыг хоёр талаас нь шийдэж энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг ийм л асуудал гарна. За гурав дахь нь бол нөгөө байгууллагаас төлдөг нийгмийн даатгалын хэмжээг дээд хэмжээтэй болгоо гэсэн. Энэ дээр бол бас нэг тийм маргаантай асуудал ч юм уу тооцооллын зөрүү гараагүй. Тэгэхээр ийм хэлэлцүүлэг л болж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хэтэрхий хатуу зохицуулалттай байгаад байна гэж үздэг юм л да. Тэгэхээр энийг аль болох ажил олгогч талаасаа ч гэсэн тийм үү өөр өгөөж дуяа хатан болгох, нөгөө талаасаа ажилтан талаасаа ч гэсэн тэтгэврт гарлаа гэж зөвхөн одоо өөрийнх нь л төлсөн даатгалын шимтгэлийн одоо энэ дүн хамаарат гэдэг болохоос ш ажил олгогч талаас төлж байгаа тэр хувь хэмжээ бол харгалзахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бас шударгуус тогтолцоог тэнцвэржүүлэх ер нь те яг одоо тэгш одоо энэ зарчмаар цааш нь үйлчлэгээ үзүүлэх тал дээр ер нь яаж ажиллах вэ гэдэг юм зүйл яригдаж байна. Тэгэхээр өнөөдөр нийгмийн даатгал сая сангийн бас ярьж байна. Яг өнөөдрийн байдлаар магадгүй энэ жилийн мэдсэн байдлаар энэ ямар ч хуулийн нөлөө ороогүй байхад 1.4 их найдын одоо татаас авч магадгүй байна гэж хэлж байгаа. Тэгэхээр ямар ч хуулийн өөрчлөлт оруулаагүй байхад энэ чинь өөрөө алдагдaltaй болчих магадгүй болоод шүү дээ. 700 тэрбумын алдагдaltaд орж болно гэж хэлж байна. Энэ нэг талаас одоо байгаа тогтолцоо өөрөө ерөөсөө болохгүй байгаагийн шинж байхгүй юу. Гэтэл нөгөө талд нь аваад байгаа нь хэмжээ хэтрүүлвэл богино хугацаанд их аваад тэгээд дунд хугацаанд нөгөөдөл нь дампуураад алга болчихно. Тэгэхээр яг одоо энэ нийгмийн даатгалын шимтгэлийг яг бизнесийн эрхлэгчдийнхээ орлоготой тааруулж авах нь харьцангуй зөв юм а гэдэг дээр бол зарчмын хувьд бол санал нийлж байна. Ер нь бол хитрхи авах гэж цуглуулад бүх юмнаас аваад авж байгаа юм нь одоо бид нар бол маш их нийгмийн даатгал төлж байна шүү дээ. Аваад байхад алдагдaltaй болно гэдэг чинь ерөөсөө тогтолцоо болохгүй байна. Хин
зардлыг гаргаад байна. Хаана замбраагүй байдал байна вэ гэдэг энэ асуудлыг бид нар тодорхойлох ёстой. Энийг доторд нь үр ашигтай болгох зохицуултыг хийхэд бол гадна талын одоо хамгийн том тулгуур асуудлуудыг хийднэ. Иргэний хуулиас авах юм уу? Одоо хөдөлмөрийн хуулиас авах юм уу гэж. Иргэний хуулиас бол бизнесийн орлогоос авчин бизнесүүд ирээдүйдээ дампуурна. Монгол хүн өөрөөдөө ямар нэгэн хуваараа бизнес эрхлэхэд тэр талаас нь хоёр талаас нь 20% авчихлаар энэ байхгүй болчихно. Тэгэхээр ажилгүй болж байна. Ажилгүй л нэмэгдэнэ. Тэгэхээр энийг ихний хэлж чинь зогсоочё гэж байгаа. Энэ бол гадна талын том өрөө шүү дээ. Хоёр хуулийн зөрчил. Хоёр дахь нь одоо нэг хөдөлмөрийн тухай хууль дээрээс нь цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгал дээрээс тусан цалингийн тодорхойлолт авах орлого хоёр зөрүүтэй. Энийг бас хуулийн зөрчлийн арилгачээ. Гурав дахь нь байгууллагаас авдаг хэмжээтэй болгож байна. Энэ гадна талынхаа 3 асуудлыг шийдчихэд одоо дотор талд нь хэн хэдийг авах ёстой юм, яагаад алдагдaltaй болоод байна, яаж шударга хэсэг тогтоох уу, яаж одоо ахмадуудынхаа тэтгэврийг зөв нэмэгдүүлэх үү, их хэмжээгээр авч бизнесийн орлогыг байхгүй болох, ирээдүгөө одоо ажил эрхлэгчийг бий болгохгүй байхын зохистой харьцааг яаж олох уу гэдэг нь бол энэ 3 хуулийн зөрчлийн асуудал шийдэгдэж дараа нь яригдах асуудал гэж үзэж байна. Байрахын тулд мэдээж тодорхой судалгаа хийж байгаа. Ер нь яг энэ нийгмийн даатгалын шимтгэл яг таны яриад бүх юмнаас аваад байгаа байгууллага дээрээс нь төлөөд байгаа энэ шимтгэл яг яаж иргэдэд нөлөөлж байна вэ? Одоо жишээ нь магадгүй байгууллагын хүнийхээ ажилтныхаа цалинг нэмэж гэдэг юм уу? Одоо яг та хоолны зардал гэх мэтчлийн юмнууд ингээд өгье гэхээр бүх юмнаас нийгмийн даатгалын шимтгэл аваад байгаа учраас ер нь тиймэрхүү зардлууд гарахгүй байна уу? Эртэл дээр. Ерөөсөө нөгөө ажилтнтай гар дээрх цалингийн нэмэл гэсэн энэ ойлгоцонд илүү дахиад дагаад 10-20% татвар дагчиж байгаа учраас тийм зардлыг гаргах чадамжгүй болчихж байгаа байхгүй байгууллагч. Тэгэхээр энийг нь одоо бид нар болиулъя гэсэн үг. Энийг ингээ болиулчихлаар нөгөө байгууллагч нь ажилтан руугаа илүү хөнгөлөлттэй тэтгэмж хөнгөлөлтүүдийг өгөх боломжтой болно. Нөгөө талдаа бид нар чуулган байгууллагууд хамгийн ихээр ингэж төлөөд байхад нөгөө сан маань алдагдалд орох гээд байгаа чинь энэ хуулийн нөлөөллөөсөө биш. Угаасаа одоо ерөөсөө зарчмын хувьд юм алдагдал орох гээд байна. Тэгэхээр энийг одоо ер нь барьж авч засах хэрэгтэй. Учраас нөгөө орлого их авах талаасаа хараад байх юм бол эдийн засаг халаад байгаа байхгүй. Ерөөсөө л нийгмийн даатгалын санг бууруулахгүй байх нь одоо монголчуудын нийт зорилго юм шиг бид нар ойлгочод байна шүү дээ. Тэгэхээр энийг бууруулахгүй байх юм бол бүх ажил хөрөл гүйж байгаа одоо тэр орлогоноодоос нь 20% нийгмийн даатгал аваад байхлаар нөгөөдөл чинь алга болчихно. Тэгээ нөгөөдөл алга болчихлоор дараагийн одоо яах вэ гэдэг асуудал гарч байгаа. Тийм учраас аливаа юм хоёр талын одоо тэнцвэр хэрэгтэй. Нийгмийн даатгалын энэ сангийн асуудал өнөөдөр хэний ч одоо цалин хөлс авж байгаа нийгмийн тэтгэврийг бууруулахгүйгээр орлогын зөв зохистой байранд нь шилжүүлэхийн тооцооллыг хийсэн байж байгаа. Яг одооны байдлаар бол ерөөсөө эхний одоо иргэний одоо хуулийн зохицуултыг хасахад 40 орчим тэрбум төгрөгийн одоо нийгмийн даатгалын сан буурна. Нөгөө талд хоёр дахь хоол унааных гэдэг бол бидний тооцоолоор 60 орчим тэрбум. Шууд нөгөө бүх цалингуудыг бууруулад хоол унаан руу шилжүүлчих гэх юм бол энэ чинь 1.2 их найдын алдагдал гарна гэж хэлж ин лээ. Яг энэ аргачлалаар тооцоолвол тэр бас үнэн байх. Ингүүл бол нийгмийн даатгалын сан эрсдэлд орох нь үнэн. Гурав дахь тэр байгууллагын төлдөг дээд хэмжээг тогтоосноор 200 гаруй тэрбум буюу одоо бидний тооцоолж байгаагаар 300 орчим тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын сан буурна. Энэ 300 орчим тэрбум төгрөг хэнд үлдэх вэ гэхээр бизнес эрхлэгч яг иргэдэд үлдэнэ. Энэ нь өөрөө цаашаага ажлын байруудыг нэмэгдүүлнэ. Одооны бидний тооцоолж байгаагаар 18,000 орчим ажлын байрыг нэмэгдүүлнэ. Эндээс гарах бүх зардлуудыг одоо тэр санхүүгийн аргачлалаар нь тооцоод эндээс олж ирэх өгөөжийн тооцоолоор нийтдээ 273 жилийн дотор 270 тэрбум төгрөгийн цэвэр одоо өгөөж ус нийгэмд гарахаар байна. Тэгэхээр яг өнөөдөр одоо бидний нийгмийн даатгалын шимтгэл татврын ачааллыг жоохон бууруулж иргэдэд орлоготой болгож энэ одоо гадаад эдийн засгийн хямралыг дэмжих ийм бодлого нь бол зөв байна гэдэг бол тооцоо судалгаагаар гарцсан. Одоо зүгээр энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын яам сангийн гаргаж байгаа энэ тооцооллуудаа бид нар хоёр талаас нь нэгтгэж зөрүүтэй асуудлуудаа ямар аргачлалаар тооцох уу гэдгээ ярих юм бол энэ цаашаа явахаар байна л гэж би харж байна. Засгийн газрын зүгээс энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн шийдвэр гарсан билээ. Ер нь ямар шалтгаанаар дэмжээгүй юм бол шинэ сайдтай та бүхний уулзч үзсэн үү? За ер нь бол их хурлын гишүүн одоо хууль санаачлахад засгийн газар дэмжсэн чинь хуулиуд явах ёстой. Засгийн газар бол анхааруулах үүрэгтэй. Тэгэхээр одоо саяхан яриад байгаа асуудал ч гэсэн одоо энэ 3 залтын
нэгдүгээр заалт, гуравдугаар заалт ер нь бол зарчмын хувь тооцоололтч төр ер нь нийгэмд үзүүлэх импактч төр ер нь бодлогоч гэсэн нийцж гинэ гэж үзэж байна. Хоёрдугаар заалт дээр бол тооцооллын болон агуулгын зөрүү байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ дээр бол бас хоёр талаасаа суугаад үзэх бас боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо сая энэ засгийн газрын дэмжихгүй буюу одоо энэ тооцоолол нийлж гин, энэ хоёр нь болж гин, энэ болохгүй байна гэдэг байгаа чинь өмнөх засгийн газрын үед гарсан. Гэхдээ аль засгийн газар аль ерөнхийдөө солигдсон энэ бодлого нь бол хэвээр байна шүү дээ тооцоол ярга нь. Одоо энэ хилцэсгийг хилцэж штэ. Тэгэхээр гişүүд байнгын орооны гişүүд хэр дэмжиж гин үү? Одоо нөгөө засгийн газраас оруулж ирэх хуулийг хүлээж аваад хамт ингээд хамтдаа хэлцүүл яасан гэдэг саналууд гарч байгаа шүү. Ер нь бол хэлэлцэх хэсгийг л одоо бид нэр шийдэх гэж байна. Тэр дөрвөн энэ хуулийн хоёр нь бол одоо хэлэлцэх хэсэг дэмжигдсэн ч явах нь юм а гэдэг тодорхой болж байна. Засгийн газраас гаргасан санал юм уу, 1 сарын нийтэнд бидний гаргасан санал юм уу гэдэг энэ хоёр асуудал явж штэ. Тэгэхээр бидний одоо улсын хурлын гишүүд яг хууль дүрмийнхаа дагуу хууль санаачлаад энийг хэлэлцүүлэх эрх нь бол байгаа. Тооцооллын зөрүү гараад энэ дээр ойлгоцож чадаад дараагийн хууль нь магадгүй өргөн баригдсан бол хамтдаа тэр ганцлог тооцооллын зөрүүтэй асуудлаа хэлэлцэж болно. Түүнээс биш яг энэ муу жишг тогтчих юм бол ер нь засгийн газар дэмжээг бол их хурлын гишүүд одоо хууль санаачилж болох юм байдлыг жишгийг бол тогтоож болохгүй. Гэхдээ тооцоолол дээр бол яалтчгүй хоёр талаас одоо нэг ойлголцолд хүрчээж явах нь зүйтэй гэж үзэж байна. За